За ингээд ээлжид нэгэн алт мөнгө авдар савтай гоё түүхээ ярий. За өнөөдөр болон өчигдөр уржигдөр дэлхийд дахныг донсолгоод байгаа нэг том сэдэв байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ хятад улсад асар том эрдэнэсийн сан нээгдсэн олдсон гэдэг одоо тухайн мэдээ албан ёсоор бол гарсан байгаа. За хятад гэдэг улс бол одоо манай өмнөд хөрш, дээрээс нь эдийн засаг болон бүх юмараа нэлээд чалгатай чансаатай явж байгаа улс яг үүнийгээ дагаад одоо асар их хэмжээний алтны худалдаа авалт бол хийдэг улс байгаа. Ерөнхийдөө хятадын баячууд мөнгө төрнөөс гадна алт буюу одоо энэ валют те энэ үнэт металлд их хөрөнгө бол хаядаг. Гайгүй сайн өндөр чанарын алт байлдаг хэмжээгээр авч идэг те тийм улс байгаа. Хятад улс өөрөө дэлхий дээр алтны олборлолтоор бас нэлээд өндөр байр суурийг эзэлдэг. Хятадын нутаг дэвсгэр дээр хэмжээний бас алтны ордууд байдаг. Нөөцөн тогтоогддог өчнөө ордууд бол байж идэг. Тэгэхээр өчигдөр юу болсон бэ гэхээр тийм одоо энэ хятадын ашигт малтан тэр тусмаа газрын хевлийд байгаа нэгэн одоо бүлэг алтны ордон дэлхийд байхгүй хэмжээний алт одоо агуулж байна гэдгийг бол одоо ерөнхийдөө бол тогтоосон. За үүний талаар эрдэмтэн мэргэд одоо бизнесийнхэн одоо нэлээд өнгөрөх маягтай мэдээллүүдийг хийж байна. Яг уу дэлхийд хамгийн их алттай, хамгийн их олборлолт явуулдаг улсад бол Өмнөд Африкийн бүгд найрамд улс ордог. Одоо тэгээ өнөөдрөөс эхлээд Хятад улс дэлхийн хамгийн том алтны одоо зах зээл тоглогч, олборлогч одоо юу вэ гэдгийг алттай холбоотой бүх юмны рекордыг одоо эзэмших болж байна гэсэн үг байгаа. За ерөнхийдөө юу яасан гэж хятадын одоо тийм дэлхийд тэргүүлж байгаа энэ ордон бол Вангу гэдэг алтны уурхай ойролцоо байдаг. Хунай мужид одоо иймэрхүү юм гоё алтны ордыг бол нээсэн байгаа. За үнэн хэрэгтээ нэг ойролцоогоор 40 орчим шинэ алтны судлыг одоо нээгээд трийг ингээд онлайн орчинд оруулаад дижитал загвар гаргаад шинжээчнүүд тэн дээр ажиллаад үзэхээр ойролцоогоор нэг яг энэ орд дээр ихэд 1000 тонн алт агуулж байна гэж үзээд байгаа. Яг уурхаанууд янз янзын ийм тодорхойлт шинжилгээгээр бол тийм юм гэсэн нөөц тогтоогдог. Гэтэл одоо энэ орд бол бусдаас хамаагүй илүү өндөр зэрэглэлийн чанартай иймэрхүү алтыг одоо олборлох боломжтой одоо энэ дижитал загварууд харуулчихсан. За 1000 тонн алтыг одоо өнөөдрийн зах зээлийн ханшаар бодох юм бол 83 тэрбум долларын одоо үн хөлсгөрөхөөр ийм өндөр хэмжээний агуулгатай алт байгаа. За тэгээд ямар ч байсан яг Өмнөд Африкийн нөгөө нэг урд нь яг алтны нэгдүгээр одоо тэр рекордыг эзэмшиж ирсэн Өмнөд Африкийн гүн уурхайд бол ойролцоогоор нэг 930 тонн алт байгаа гэж бол үзэж ирсэн. Гэтэл одоо хятадын энэ уурхайд бол 1000 тонн буюу 70 тонноор илүү алт байна гэж үзэж байгаа. За тэгээд яг хүмүүс сайн ойлгодгүй л дээ одоо жишээд алтыг яг юугаар нь хэмждэг, орд газрыг юугаар нь одоо тооцоолдог, гүнээр нь олборлолтоор нь ерөнхийдөө алтны уурхайгийн хамгийн том одоо хяндаг хэмжүүр нь гэх юм бол 1 тонн хүдэрт хэдэн одоо грамм алт агуулгадөө гэдэг дээр одоо хамгийн гол одоо шинжилгээнүүд явагддаг. Зарим газар одоо асар их хэмжээний алтны нөөцтэй гэж байгаа боловч ингээд тонн хүдрээ ингээд боловсруулах, цэвэршүүлэх үед маш бага хэмжээний граммтай алт гарсаад тэрний зардлаа нөхөж чадахгүй улмаар дампуурдаг иймэрхүү тохиолдлууд бол байдаг. За жишээлбэл одоо хятадын олцоод байгаа алтны уурхайд өөрөө 40 судалтай гэж хэлсэн. За энэ 40 судалтай шинжилгээ хийгээд үзэхэд 1 тонн хүдэрт 138 грамм алт агуулгадж байна гэдэг маш тийм өөдрөг, маш тийм амжилттай одоо өндөр чанарын орд болгоноор ойлгогдсон. За одоо тэгээд олборлох болон одоо боловсруулалт зардлыг ингээд тооцоод үзэхээр яа харахгүй ашигтай ажиллах тийм одоо нөхцөл харагдж байна. Яг гэвэл алтны одоо үйлдвэрлэл явуулахад асар их хэмжээний зардал гардаг. Энэ зардлаа нөхөж чадахгүй дампуурдаг учраас яг ийм тоон тутамд 138 грамм алтны агуулга гарч ирнэ гэдэг бол асар их л дээ. Гэхдээ яг хуу бас алтыг ингээд ил гадаанаас ухах, гүний уурхаанаас ухах энэ төр гэдээ бас өөртөө нөгөө олборлолтын зардал энэ төр нас өсөвчдөг. Энэ хятад байгаа энэ олдсон энэ алтныг судал маань өөр нь 3000 метрийн гүнд байгаа юм байна гэдгийг бол тооцоо гаргасан. Тэгэхээр 3000 метрийн гүнд одоо хонгил ухаж тухайн хүдрүүдийг дээш нь зөөнө гэдэг л одоо нэлээд
том ажил болно. За тэгээ орчин үеийн технологи хөгжсөн учраас нэлээд бас нарийн аргануудыг бол хийх байх гэж үзээд байгаа. Энэ ордыг тойруулаад олон одоо шинжилгээ судалгааны одоо өрөмдлгүүдийг хийж яхад алтны тоосонцор хэмжээгээр гарч ирж ирсэн. Тэгээд юуныг нь хараад яг өрөмждөг барьдаг хүмүүс бол юу гэж хэлсэн бэ гэхээр энэ бол үнэхэрийн одоо дэлхийн хэмжээний бас юм нэлээд өндөр агуулмжтай алтны орд олжлоо гэдгийг бол мэдчихсэн гэж. Тэгээ ямар ч байсан өнөөдөр хятад улс одоо тэр дэлхийд дайн байлдаа 9 шидийн их болж байгаа учраас мөнгөтэй төрөхтэй хүмүүс чинь төгрөг yen рубль гэж явахгүйгээр шууд болж алт авч байгаа. За алт гэдэг бол одоо ийм хямрал явагдахад хамгийн үнцэн өсч идэг хамгийн зөв хөрөнгө оруулалт байдаг. Дэлхийн том банкуд жишээлбэл одоо алтыг онлайнаар захиалаад өөрийнхөө дансан дээр алтад худалдаж авч болж байна. Зарим нь болохоор одоо юм шоколад шиг юм алтан хуудас одоо ийм хуулж болдог иймэрхүү алтуудыг бас ингээд санал болгож худалдаанд их гаргаж байгаа. Тэгээ алтны худалдаа авалт бол дайн ихснээс хойш одоо маш өндөр дээд зэрэгт хүрчихсэн энэ төр байдаг. Тэгэхээр одоо мөнгө төрхтэй хүмүүс байх юм бол бас нөгөө нэг хөрөнгө олон сагсан тухайн гэдэг шиг үйл хөдлөх хөрөнгө одоо янз янзын юм яаж яхад бас алтны хадгаламж хийн гэдэг бол нэлээд бас зөв гаргалгаа гэдгийг одоо эдийн засгч нар бол тайлбарлаад байдаг. Тэгэхээр ямар ч байсан өмнөд хөрш хятад улс бол дэлхийн хамгийн том алт олборлдог хамгийн том одоо алтны ордтой дээрээс нь хамгийн их алтыг одоо гадаад дотоодоос импортлж бас худалдаж авдаг ийм улс байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай одоо өмнөд хөршид ийм их хэмжээний алтны орд олдож байна гэдэг чинь бас манай магадгүй говь хэрийн бүс нутагч гэдэг юм уу манай улсын бас гүнээр бас нэлийн хэмжээний алтууд бол байгаа байх. Тэгээд цаашдаа ерөнхийдөө энэ алтны олборлолт нэмэгдээд алтны үн буух нь уу эсвэл одоо эрэлтээд дагаад улам алт маань үнэтэй болоод ингээд цаашдаа явах нь гэдгийг одоо хэдүүлээ сайхан хараад байж та. Тэг ямар ч байсан асар том эрдэнсийн сан гэж хэлж болохоор хэмжээний одоо алтны урхаа олцоод хятадууд одоо нэлийн баяр хөөртэй өнөөдрийг одоо үдэж байна.